1-р бүлэг. Алт хүссэн эр. Вавилоны иргэн хөсөг тэрэг урлаач Бансир нэгмөр сэтгэлээр унжээ. Өөрийн эзэмшлийг хүрээлэн барьсан давж хашаан дээрээ суугаад боргингийн гэр орон хийж дуусгаагүй хөсөг хаалгаар нь үзэгдэх дархны газар гунигтайгаар ширтнэ. Эхнэр нь нээлттэй хаалгаар үе цухалзах хагаад хяламхийн ширтэх харцаар хүнсний ут хоосрох төгснийг сануулж ажлаа хий, алхаав, хөрөөд, өнгөл, буд. Гүй наад дугууных нь хүрээг ширлээд орхиж бушуухан дуусахад мөнгө олоод ирээчээ гэж хэлэх мэт байв. Гэсэн чи манер махлаг зузаан бие хөдлөсөнгүй. Мөнөөх хашаан дээрээ анаа янзаараа суусаар л. Үүлгэрдсэн бодол оюун нь завсар чөлөөгүй шийдэл эрэх авч даанч олдохгүй гажлантай. Алуурны айгамнаар өршөөлгүй шархан Ефрат мөрний энэхэн хүндийд нар газар бууж хаяв гэлт. Том хөлсөн туслууд хөмсөг даган бунжигнэн урсаж үсрэхэг цээжийн милаагч сайхэр юун анзаарахтай мант. Гэрийнхэн цаахантай хааны урдны сүрлэг хаан дүнх юм байхаваа. Ажууханд нь бээлийн сүм хөх тэнгэрийг мөрлөн сүндэрлэх ажээ. Эгэл ардын даруухан байшингууд эл сүмбэр харш шилтгээнүүдийн сүүдэрт оршдгийн нэг нь Бансир их. Тансаг урдун нар сар дээврээс нь гэрэлтэж навч цэцэг шалнаас нь ургасан оромж сууц хахаж цадсан баячуул хоногийн хоолоо арээчүү залгуулах эгэл ард. Энэ бол Вавилон хот. Амгаалан босгосон хэрэм дотроо хөл толгойн олдохгүй бужигнан байх хот юм. Ард нь хөрөнгө чинэтэй хүмүүсийн сүүх тэрэг түчигнэж 8 панз үсрэгчдийн модон шаахай тачигнэж гуйлагчин түүлэгчд хөл нүцгэн таврагцах. Хааны ялбыг гүйцэлдүүлэхээр яман тулмаар ус зөөх боолуудын урт цаваад баян ядуу ялгалгүй зам тавин өгч бохрын шууд руу зогсцох хажээ. Дүүжин цэцэрлэгийг услах ус зөөж явна энэ. Өөрийн асуудалдаа дарагдаад толгой өндөх завгүй байсан Бансир завгүй хотын учрын үл олдох шууганыг сонссон чгүй, сонирхож харсан чгүй. Гэтэл лир хөгжмийн танилчмээ санаандгүй байтал эгшиглэж бодлоосоо сая нэг юм сэхэ авлаа. Эргэж хартал хамгийн дотны ханд хөгжимчин Копи цовоо Мишель тодруулаад зогсож байл. Өгөөмөр зангич нь бурхан ивэг найз минь гэж Копи урдаас бэлдсэн үгээр мэд мэдлээ. Хэт өгөөмөр зантаад ажил хийх шаардлагагүй болчихгүй юу да? Азийн тэнгэр чамааг ивэсэнд баярлаад барахгүй. Баяр хөөрөө чамтай дуртай хуваалцсан. Төрөвч чинь халгиж цалгаагүйсэн бол өдийд ажилдаа дарагдчихад сууж байх нь лавтай. Мөнгө нь илүүдэд байгаа төрөвчнээс 2 шекел зээлж байсан байгааг нь анзаарагдахгүй тэр жаахан мөнгийг би өнөөр язгууртны зоогийг өнгөрөхөд буцаагаад өгчихъя гэв. Жаахан гээд угаа тэр 2 шекел чинь надад байсан ч болоосоо гэж Бансир гунигтайхан хариуллаа. Байсан ч хэн нэгэнд бүр хамгийн сайн найздаа зээлдүүлж чадахгүй. Учир нь хэн ч байгаа бүх хөрөнгөө хүнд өгөхгүй шүү дээ. Үнэндээ л мэл гайхаж цэлх хөхөрсөн Копи итгэж ядан. Юу гинэ хэмээн асуулаа. Төрөвчөндөө ганц шикэлгүй атла ингээд бул хар чулуу шиг хашаанд ир сууж байдаг хэрэг. Яагаад хөсөг тэрэг хийж дуусахгүй байгаа юм? Бор хотоодоо тэгэд яаж борлуулж байгаа хэрэг вэ? Гүчим нь уг нь ийм хүн бишсэн дээ. Шавхагдашгүй мэт ирж хүч чинь хаачаа вэ? Алив зүйл сэтгэлээ чинь зовоогоо юу? Эсвэл бурхад чамд гай зовлон авчираа юу? Айт. Бурхадын шийтгэл гэдэг чинь ч ортойдог шүү. Хэмээн Бансир санаа нийлээд. Ерөөсөө л энэ бүхэн ганцхан зүүднээс. Жохомда ганцхан хий хоосон утга учиргүй тэр зүүднээс л болсон юм. Өөрийгөө бас ч гэж юмны учир ойлгохтойгоо болсон гэж бодтол үгүй ээжээ. Бүсэнд минь зоосоор дүүрэн гоёмсог төрөвчж ин дараад л би чи ядууст баруун солгоогүй тараагаад л эхнэртэйч өөртөөч хүссэн бүгдийг авч өгөөд л алтай харахлаар л ирээдүйдээ санаа зовхон болж за энэ мөнгөн зооснууд байсан ч ялаа үгүй ч ялаа гэсэн шиг л зоргоор үрж байна. Юунд ч санаа зовхгүй амьдрна гэдэг чинь ямар сайхан юм бэ? Жийлв харсан бол эн чинь миний ажлын төлөө төрсөн найз минь мөн үү гэж итгэж ядмаар.
Хөөх юм уу эхнэрийн минь магнан тэний ч гэсэн анх гэрэлж байсан үе шиг инээмсэглээд л гэж үргэлжлүүлээ. Гүн чин сайхан л зүуд байна шүү дээ. Гүтээгээд ягаад буул харж чулуу царайлчхад гуниг тарагдаа сууж байгаа юм гэж Коби гайхал. Яагаад гин шүү. Сэрэдл хоосон төрөвчтэйгэн золгохоор ямар олиг байх вэ? Бүр нэг шар гоцоомор. Анд минь дээ. Чи бид чин далайчдын хилдгэр нэг завин дээр сэлвэрдэж яваа хоёр шүүд. Хүүхэд байхдаа сэцэн ухаанд суралцахаар хамтдаа санваартан руугаа явцгаадаг байсан. Дараа нь ч тэр жаргасан ч зовсон ч хамтдаа л байсан. Нас бид хүрцгээсэн ч найзууд хэвээрээ үлдсэн биз. Тэгэхээр сэтгэлэн гутал сайхан ярилцъя. Өдийг хүртэл хоёулаа юунд ч санаа зовлгүй амьдэрдэг байсан билүү. Дуртай ажлаа хэдэн цаг чамаагүй хийгээд олсон хэдэ тааваран үрж чаддаг билүү. Олон жижил олохтон олж үрхтэй үрсээр мөнгөний амтыг мэддэг болов үстэ. Хангалуун чинэлэг амьдралыг мөрөөддөг л үстэ. Нохой толоо гэж. Хоёулаа ямар ухаанд нь ухан нишиг унаад үхчихсэн эргүү малууд юм уу? Хамгийн баян хотод амьдарч байгаа үстэ энэ ч одоо. Явуулын хүмүүс болтаараа л Вавилон хот шиг баян хот үгүй гэх юм бэлээ. Тийм байж бидэнд хурааж хуримтлуулсан юу байгаа юм? Амьдралынхаа хагасыг чи морь нохоо мэт зүтгэж өнгөрөөсөн. Гэтэл ингээд 2 шикэл байвал зээлдүүлээч гэд гуйрынчлаа зогсож байдаг. Би ч гэж би. Аваа миний найз. Наадахтай наадахгүй чинь болчихно гэж хэлсэнсэн билүү? Үгүй дээ, үгүй. Би чам шиг хуухай хоосон байна гэдгээ л хэлсэн. Хүн ч одоо яач гсэн хорвоо вэ? Олоод яагаад хоол унд хувцас хунараас илүү гарддаггүй юм бэ? Гэд Бансир. За чи аан гэд уун гэж вэ. Хүүхдүүдээ нэг бодоод үз. Яг бидний замаар явна. Алтан дунд байж хүүхдүүд маань гэр бүл нь ямааны гашуун сүү овёс идэж амьдрах ёстой юм. Хэдэн үеэр ингэж явах юм бэ? Гэж үргэлжлүүлээ. Коби бүр гайхаж орхилоо. Хоёулаа чинь хичнээн жил нөхрөлж байгаа билээ дээ. Хим юм ярьж байх чинь юу сонсч байгаагүй юм байна. Ийм бодож байгаагүй юм чинь яаж ярих вэ? Үүрийн бүрийгээс үдшийн харанхуй болтол борив бокс хийлгүй ажиллаж хамгийн сайн хөсөг тэргийг уралдаг байсан. Гэнхэн сэтгэлдээ бурхад миний хөдөлмөрийг үнэлж ивэл хишгэ хайрлна гэж найдаад л. Гэтэл одоо хар надад яг юу байгаа юм? Ингээд бодохоор л өөр ирэхгүй гониг хэлж байгаа. Би хүн шиг амьдрахыг л хүсэж байна. Газартай бол газартай, үхэртэй бол үхэртэй, хэтвч дүүрэн мөр бүтэн явахыг л хүсэж байна. Үүний тулд нуруугаан тасардал хөдөлмөрлөж гарын ур зал ухаана хичнээл бол хичнээн шавхсан ч яах вэ? Гол нь хөдөлмөрөө шударгаар үнэлүүлмээр байна. Энэ тийм хэцүү зүйл гэж үү? Би дахиад чамаас асууя. Алдтай хүмүүс худалдаад л авчихдаг тэр сайн сайхнаас бид яагаад хүртэж болдгүй юм? Би ч мэддэг байсан болоосай гэж Коби хариуллаа. Намайг амьдралдаа сэтгэл хангалуун явна гэж чи бодно уу? Лир хөгжмөрөө олсон баг шаархан орлого минь нүдэрмхийн төдийд л үгүй болчих юм уу? Өргөрөө өсөхгүй төлөө яаж толгоогон гашлахж байна гэж бодно чи? Бас хүү цээжинд минь уянгалах ихшгийг гаргаж чадах хангалттай том лир хөгжмөнтэй болгосон гэж өдрийн бодол шөнийн зүуд болж явна. Чингвэл альч хааны урд сонсч байгаагүй тийм сайхан аялгауг тоглосон. Яг л тийм хөгжмөнтэй болох хэрэгтэй. Чам шиг сайн дуучийг Вавилон даяар хайгаад ч болохгүй гэж мэд. Уянгалаг дуугч сонссон хаан байтугай бурхад ч уярхан лав. Даан чи бид хоёр зарц барлаг шиг ядуу байж яаж тийм хөгжим авах вэ? Хонхны чимээг сонс. Хилээд байгаа барлагууд чинь энд явж байна гэд Бансир голоос ус зөөн хөлсөө урсхан гүйлдэх хагас нүцгэн боолуудын цуваг заалаа. Таваар ангилсан боолуудын мөрөн дээр ямааны арьсан хүндгээчин туламнууд харагдана. Урд нь алхах хэрэг хараач. Улс орондоо хэрэгтэй сайн хүн л ингэж бардам алхдаг байх та гэж Коби хонх дуурган цуваг ахлах хүн рүү заалаа. Ардан цуух боолуудыг муу хүн гихгээ юу чи? Бидэнтэй л адил сайн санаат иргэн биел байлгүй. Хойд зүгийн өндөр нуруутай шаргал үстийг хараач. Юу ч болоогүй те инех урд зүгийн хараарсан ч тэр. Хөрш улсуудын намхан бор ирсийг үзэхгүй байна уу?
Өдөржин шүнжин тэд гол цэцэрлэг хоёрын хооронд алхаж ус зөөж байна. Хэдэн жижил ингэж явааг бүү мэд. Хүсэж мөрөөдөх аз жаргалгүй хөөрхий тэр хүмүүс сүрлэн орон дээр унтаж дутуу болгосон овёсор хоолдог нь лав. Золгүй хүмүүсийг өрөвдөччи. Өрөвдөлгүй яах вэ? Ядаж л бид эрхчлөөтэй юм да. Хаалгаж зүгтлгүй үннийг хараа Коби. Эрхчлөөтэй гэж өөрсдөө бид нэрлэвч жилийн жил таана янзаараа боолоос ялгаагүй амьдарч байгаагаан ухаар ажил гэж явъя гэдэж газар үгүй байгаа бос уу? Тэгвэл бусд хүмүүс яаж алт толоод байгааг сураад ижил амьдарцгаая л да. Мэддэг хүмүүсээс нь асуувал хэлээд өгч магадгүй шүү. Ямар нэгэн нууц байж л таарна гэж Бансир бодлогошингуй хэллээ. Мартах шахлаа. Өнөөдөр би явж байгаад хуучны анд Аркадига алтан сүх хөлөглөөд явж байхдаа таарлаа. Түүний анзааны хүн мань мэдсийг тоолгүй дээгүр харан өнгөрөх нь зүй ёсны хэрэгч. Эртний найз маань тэгсэнгүй. Тэрч бүхэл хүн бүгдэд харагдахаар гараа далалсан гайдал бод. Нөхөрлөө мартаагүйгээр үл барам игэл хөгжимчин надтай инээмсэглэн мэдчилдэг байгаа. Улс орон түүнийг чинь Вавилоны хамгийн баян хүн гэлцэх юм бэлээ гэж гайхаж хоцорсон Бансир хэллээ. Хэлэгч юм биш. Хаан хүртэл алт хэрэгтэй үед гуйдаг гайдал бод. Хөөм. Тийм баян хүн гэж байдаг гэж Бансир яриаг нь таслаад. Харанхуй шөнө ээж болж таарч гимэн тарган том хэтвчийн суйлхаасаа би л буцахгүйдэг гэл. Цөггөм гэж Коби уулгалтал. Хүний баялаг төрөвчөндөө байдгүй юм шүү дээ. Баян нэг шуурганд гэж үг мэдхүү. Тэр баялаг гэж чинь гол мөрөн мэт урсан орж байх ёстой байдаг юм. Аркад мөнгө алдлаа гэд хотоох хүн биш ээ. Эргээд урсаад л ороод ирнэ. Нэрэн орлого гэж нэг юм бий шүү дээ гэж Бансир уулгамчлаа. Миний орлого гол мөрөн шиг арвин байнга хэтвч юмд дүүргдэгч болоос. Хашаан дээрээ суугаад эргэцүүлж байхад ч харь орнолоо илхаар одсон ч орлого орж ирж л байдаг бол мөн сайхна. Ер нь нэг асууж үзье байт. Муулгуу толгой минь харин ойлгодог болов хэмээн санаашрлаа. Намасэр хүүдээ чаддаг мэддгээ өвлөөсөн лав. Онцгой нэгэн санаа толгойд минь орж ирлээ гэж Бансирийн нүд очтон хэлбэ. Мэргэн зөвлөгөөг сайн найзаасаа хүслээгээд юу унах вүлээ? Аркадаас ер нь асууж үзье байт. Орхигдсон шувууны үүр шиг дөрөвчийнхэн тухай бодлоо чадна. Өөрсдөө ч зовоохон болий. Алтан дээр сандалсан гуйлагчин шиг амьдарч байгаа мань үнэн чи алдар сууг хүсэх хэрмэлзэл бидэнд байна. Ерөөс Аркад руу явцгаая. Арвин гол шиг орлого нь хэрхэн буу босныг асууя. Өгчин зоргоор дүүрэн байна андам минь. Эргүй толгой би чи нэг зүйлийг сайтар ойлгож авлаа. Эд баялаг хураагаагүй учраас мэдэж авлаа. Чинэлэг баян болцгоё гэж бодсон удаа бидэнд бий билүү? Зорьсон зүйл чинь бүх хөсөг бүтээх байсан. Чадлаараа зүтгэж хамгаа зориулсаар хийж чадсан. Харин би хамгийн шилдэг хөгжимчин болохыг хүссэн, монилж чадсан хэмээгээд Коби. Бурхад хүслийг маань сонсч бидэж санснаа авчаа. Байдгаараа чармаасны шагналаа хүртэж. Харин эцэст нь бид цоо шин мандах нар мэт тод нэгэн гэрлийг харлаа. Тэрхүү гэрэл биднийг хөтөлж хөгжин дэвших зам руу дуудаж байна. Яг энэ шинэ ойлголт бидэнд хүслээ гүйцэлдүүлэх зөв замаар алхахад тослно хэмээн үргэлжлүүллээ. Алгуулах хэрэггүй. Бос Аркад руу яг одоо явцгаая гэж Бансир яарууллаа. Ажил үйлсэн таруухан яваа анд нөхөд дөж дуулгая, сэцэн ухааныг олохор тэд ч бас явк. Найз нөхдөө мартна гэж өөр үгүй шүү. Тиймдээ ч олонтой явахын эрүүлтэй байдаг үйза. Хэлснэр чин болог бултар нь дагуулад явъя гэж Коби хэллээ.